Зүгээр үндэсний аудитын газрын энэ дүгнэлттэй холбоотой би дараагаас бас асуулт яг зөвлөмж өгж байгааг нь ойлгож байгаа. Тэгэхдээ энэ чинь судалгаа гарч чадсан шүү дээ. 20 орчим хувийн ажил албан тушаалын чиг үүргийн давхцал байна гэд учрал сайд хэлсэн шүү дээ. Дээрээс нь эдийн засгийн хөгжлийн яамны сайд Гантүмэр сайд байх та чиг үүргийн шинжилгээ хийгээд 9%-аар бол цомгдох бололцоотой байна гэж. За өнтөө уялдуулаад сангийн яамнаас төрийн албан агчийн тухай хуулийг Монгол Ардын намын бүлгээр оруулаад танилцуулсан. Тэгээ бүлэг дээрээ бөөрөлөхөд асуудлыг шийдэхгүй гол цөмрөө нь орохгүйгээр энэ хуулийн төслийг унгаагаад байгаа байхгүй. Тэгээ би бас түрүү хэллээ шүү дээ. Чиг үүргийн давхцлуудыг алга болгохгүй бол салбар болгон өөрийнхөө дураараа энэ хуулийг батлуулсан сүүлийн 8 жил. Тэгээ энэ дээрээ дураараа дургиж дунд чөмгөөрөө наадаад байгаа байхгүй та. Тэгээ манай аудитын тайлангаа зөвлөмжөө өгөхтөөс их зөв өгөх хэрэгтэй шүү. Тэгээд энэ Зүүн Азийн орнуудыг судал мянган хүнд хэдэн төрлийн албаа гэж үйлчлээд байгаа. Яагаад энэ сүүлийн үед big data гэж яриад AI технологи оруулж ирээд байгаа. Бүх юм хүнээс хамааралгүй болгож байгаа шүү. Хүн хийгээд ирэхээр л цаана авилгал байгаа шүү. Хүн гарын хэсэг зураад ирэхээр л хүн суртал байгаа. Тэгээ энэ чиглэлээр манай аудитын маань цаашаа шахаж ажилласаа гэж хүсэж байгаа. Дараа чамиг дарга. Тэгээ та хэд маань энэ лүгээс шахахгүй зөвлөмжөө өгөхдөө хүртэл тэр одоо баг болохгүй байх гэдэг чиглэлөө өгөөд байх юм бол бас утгагүй юм болно шүү. Хаана зарчим дээрээ байх хэрэгтэй. Болохгүй байна. Орлого тасарж байна. Зарлага нэмэгдээд идэг. Зарлага хаа нэмэгдээд байгаа. Урсгал зарлууд төр лас их хэмжээгээр янз бүрийн нэр томьёолуудын өөрчлөлт орж ирж нэмэгдээд байгаа үстэй. Тэр урсгал зарлал эхнээс нь зөрөгтэйгээр хэдүүлээ багасхий л та. Тэгээ энэ зарчим дээр л байцгаая л та. Тэгээ дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаал явъя л та. Заавал Монгол улс гэхээр бүх юм хүн хийж явах ёстой юм уу? Тийм байхгүй шүү дээ. Тэгээ чиг үүрийн давхцлыг тэр матрис шинжилгээ хийж үзэх хэрэгтэй шүү дээ. Албан тушаал болгон дээр тэгжээс зөвлөмжөө бас их зөв өгөөрэй л гэж хүсье да аудитын өчигдрөөс 2-3 байнгын орон дээр ингэж яриад байгаа. За яг дүгнэлтээ зөвлөмжөө ингэ бичсэн болохоор бичсэн зөвлөмжийг уншдаг л баг. Тэгээ хойштойгоо юм дээр анхаарах хэрэгтэй шүү л гэж хүсье. За очроосаа хариултлаа. Тэгээ энэ очроо гişүүн яг юм цаг үеийн алсан асуудлыг хөндөд байгаа юм аа. Энэ төрийн албан дээр чиг үүргийн шинжилгээг хийгээд тухайн үед Гантүмэр сайдын үед улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр 2026 онд төрийн албан агч 9% цомгдохно гэдэг ийм зорилтыг оруулсан. Энэ бол өөрөө зүгээр нэг тийм 9-гээ тавьсан тоо биш юм бэл. Энэ дээр бол юм чиг үүргийн шинжилгээ хийгээд үүндээ үндэслээд 26 онд энийг хийнэ гэдэг зорьсон. Гэхдээ 26 оны жилийн төлөвлөгөөнд туссан энэ зорилтыг сая төсвийн өрөө төсвийн тодтголыг барихтаа хэрэгжүүлээд эхэлье гэдэг зорилтын дагуу засгийн газар зүргэн мэдүүлсэн хууль нь тэр төрийн албаны хууль дагалдсан. Гэхдээ одоо тэр 14,400 төрийн албан агч гэдэг тоо бол зүгээр гаргаад ирсэн тоо бол биш. Энийний 6,000 албан агч бол бараг сул оронд. За нөгөө үлдсэн төрийн албан агчдын тоо бол юу вэ гэхээр хин нэгнийг ажилгүй болгох гээд байгаа даа биш ээ. Нэг ажлыг одоо 3 хүн хувааж хийгээд байгаа. Буюу хэрвээ бүтцийн өөрчлөлт хийгдээд чиг үүргийн хувьд түүний эрхэлж исэн асуудал өөр одоо албан агч руу шилжсэн байгаа тохиолдолд өөр бүтцтэй нэгдсэн байгаа тохиолдолд одоо тухайн төрлийн албан агч бол хуулийнхаа дагуу ажлаас чөлөөлөгдөх ийм асуудлыг яригддаг. Гэхдээ бид нар одоо юу гэдгийг төрийн албан агчдыг цомгтголоо гэд шууд одоо ажлаас чөлөөлнөхөөс илүү энэ чинь бүтцийн хүрээний шилжилтүүдийг хийн. Дээрэс нь эн чинь хэрвээ гинт одоо төрийн албанаас чөлөөлөгдөх юм бол тэтгэмжийн зардал нь бараг 200 тэрбум төгрөг дөхөх байхгүй. Тэгэхээр бид нар юу гэхээр нөгөө хүний тоо ярьж хүн ярихад байгаасаа илүүтэйгээр зүгээр чиг үүргийн шинжилгээ хийх боломжтой. Тийм учраас жилийн төлөвлөгөө нэгэнт их хурлаар баталсан бол үүндээ бид нар хариуцлагатай эзэн болох ёстой. Өнөөдөр одоо баг энэ тоонуудыг харахаар чи 2012 онд 162,769 төрийн албаагч байсан чи 2024 онд 226,895 болчиход байна шүү дээ. Гэхдээ энэний төрийн захиргааны албаагчдын тоо үүнийг дагаа өсөхгүй байгаа юм. Их сонин. Тэр нь юу гэхээр тэр үндэсний хороо зөвлөл 28 ажлын алба буухад 311 тэрбум хэмжиж байгаа байхгүй. Нэгсэндээ төрийн жинхэнэ албаа хаагчдын тоон төдийлөн нэмэгдэхгүй байгаа мөртлөө нөө ТЭВ-нүүд
Тэгээ нөгөө статус нь тодорхойгүй нөгөө баахан үндэсний хороо зөвлөл комисс одоо юу гэдгийг ингээд нэмэгдэж яваад байдаг. Тэгэхээр байгаа төр тангараа өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдын цалин үүс нийгмийн баталгаа нь хангалттай байгаад түүний одоо статусын хэмжээнд бусад одоо төрийн албан хаагчдын тоог ахиулахгүй байх бодлого барих ёстой. Дээрээс нь одоо жишээ нь 360 зөвшөөрлийн хуулиар байгаа шүү дээ. Энгийн зөвшөөрлийг л мэрэгжлийн холбоо шилжүүлэхэд энэ төрийн албан дээр бараг 4,000 орчим хэмнэгдэж байгаа байхгүй. Зөвшөөрөл олгож байгаа үйл явцыг чинь л нэг 5 нөхөр хийгээд байна шүү дээ. Хуучин энэ хуульчдын сонгон шалруулалт аваад хуульчдын гэрчлэгээ өгөөл энэ ажлыг хэдэн хүн хийдэг байсан. Хууль зүйн яамд нэг 6-7 хүн л нэг газар болоод хийдэг байсан шүү дээ. А түүний дараа хуульчдын холбоо энэ ажлаа авсны дараа дотроо хурал зөвлөгөө нэгээл дарга зэрэгээ сонгоол өөрсдөө өөрийгөө санхүүжүүлэл явж байгаа шүү дээ. Тэрэн шиг барилгын хөгжлийн ассоциац ч гэсэн ингээл барилга хөгжлийн төвийн ажлыг хийж болно шүү дээ. Тэнд заавал хэдэн хүн авч явах ямар шаардлагатай вэ? Тэгэхээр энэ төрд байгаа энэ олон улсын төсөв төлбөрийн газар энэ төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх хувийн хвшлийг болцоотой асуудлыг хумихад болвол бүрэн боломж бол байгаа. Тийм учраас нэгэнт батлагдсан жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ажиллах нь одоо засгийн газрын үүрэг учраас энэ одоо хуулийг өргөн мэдүүлсэн. Тэгэхээр цаашдаа бол бид нар энэ жилийнхаа төлөвлөгөөнд эзэн болж ажиллана л гэж хэлье.